За тухайн газараас сонгож авсны дараа нэвтрэгтэй контент гэдэгтээ дараад нэвтэрч орно. За тэгээд нэвтэрч орсны дараа дэлгэцний энэ доод буланд байрлах зүйлс бол буюу микрофон нээж ярих. За энэ гээд камер одоо эможи гэх мэтсэн нэмэлт объекттэй. За тэгээд мөн одоо би өмнө хэлсэнчлэн энэний бэлэн барилганыхаа загварыг мэдээж өөрчлөх боломжгүй. Гэхдээ мэдээж нэмэлтээр одоо нэмэлтээр зураг, видео оруулах боломжтой гэсэн. За хэрхэн оруулах вэ гэхээр за одоо энэ ханнуудыг байрлах энэ огийн сав байгааз за одон дээр дарах юм бол нэмэлт байрлуулах зүйлсээ сонгож өгнө гэсэн үг. За жишээ нь image, видео, зураг, дуу хоолой, дүрс, 3D модель гэх мэтсэн одоо аль өөрийнхөө оруулахыг хүссэн зүйлээ сонгоно гэсэн үг. За би одоо зураг оруулж үзье. Гэхдээ image дээр дараад за image дээр дарсны дараа my files, camera, image, search гэсэн 3 хэсэг байгаа. За my files нь болохоор өөрийн компьютер дээрээсээ зураг оруулах, камер нь болохоор одоо өөрхөн компьютераар өөрхөн ноутбук эсвэл компьютерын камераар одоо зураг дарж оруулах гэсэн. За image search гэсэн нь болохоор шууд интернетээс зураг хайгаад түүнийг оруулна гэсэн. За одоо би бол компьютер дээрээсээ зураг оруулах гэж байна. За browser гэдэгт дараад зургаа сонгоод за зургаа сонгосны дараа зураг маань аплод хийгээд уншаад бэлэн болсныхаа дараа автоматар ингэж гарч байна. За хэрвээ оруулсан зургаа өөрчилмөр, солимоор санагдвал энэ одны хажууд байрлах хогийн савн дээр дарна. За хогийн савн дээр дарангууд confirm эсвэл cancel гэсэн хоёр бичиг гарна. Хэрвээ устгахыг хүсвэл confirm дарна гэсэн. За ингээд зураг маань автоматар устгагдана гэсэн. За тэгээд сайт руу гарангууд энэ хөрхөн одоо сайт руу гараад шинэ газараа нээж орнгууд энэ хөрхөн робот байна. За энэ робот нь бол ингээд чи ямар ч газар сонгож авсан заавал байж идэг байрладаг нэгсэндээ энэ сайтны туслах гэсэн үг. За энэ роботтэй харьцах боломжтой. Speak буюу ярих уу эсвэл чат буюу мессежээр харьцах боломжтой гэсэн. За энэ роботын давуу тал нь гэх юм бол энэ робот маань монгол хэлийг ойлгодог. За одоо бүгдээрээ харьцаж үзье. Сайн уу? За сайн юу асуух вэ гэж байна. За тэгэхээр чиний нэрийг хэн гэдэг вэ? За мэдээж хариуллаа. Надад тодорхой нэр байдаггүй. Гэтэ би туслахын тулд энэ байна. Танд ямар мэдээлэл хэрэгтэй гэвэл тухайн энэ жижигхэн роботоосаа өөрийнхөө одоо мэдхийг хүссэн зүйлээ асуугаад мэдэж болно гэсэн үг. За тэгэхээр тухайн сайт маань одоо би жишээ нь энэ сайтад бас видео оруулж өгсөн байгаа. За одоо энэ мэтчилэн зураг видеого оруулах боломжтой гэсэн үг.